Өчигдөр арай 8 цаг 24 минутанд даргын дэргэдэх зөвлөлийн дундын цахин групп дээр хуульзан бодлогын байнгын хорооны дарга Цогтбаатар сайтын асуудлыг оруулж ирье гэдэг юм саналыг тавьсан. 5 хүн дэмжсэн 16 гишүүнээс 5 хүн дэмжсэн босон дэмжээгүй. Тэгээ энэ асуудлыг цэцгийн асуудал орж иртэл хойшлуулъя гэдэг юм даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэр гарсан. За өнөө өглөө пүрэвд орж дарга маань Дигийн хуулийн 6-гийн 6, 6-гийн 9, 6-гийн 10-ыг зөрчин байж энэ асуудлыг оруулж ирлээ. Та эдгээр Дигийн хуулийн заалтуудыг зөрчсөн. Өчигдөр 17 цагаас өмнө цогтгэрэл дарга бичгээр саналаа өгөөгүй бол бичгээр өгсөн саналын та уншиж танилцуулаагүй бол энэ асуудал орж ирсэн өөрөө улсын их хурлын Дигийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг протокол тэмдэглэн үлдээмээр байна. Бид ерөн зарчмыг л ярьж байгаа, хуулийг л ярьж байгаа. Зандан шатар ерөнхий сайдад үндсэн хуулийн цэцгийн шийдвэр таны талд гарсан бол ойлгомжтой. Энийг бол улсын их хурл авч хилэлцэхгүй эцсийн шийдвэр гэдгийг бүгд ойлгоод байгаа. Гагцхүү 95 дахь тогтоолыг яг хүчингү болгож байгаа тэр процесс нь одоо ингээд улсын их хурлын тогтоолыг хүчингү болсон тооцсуугаа гэсэн тамга тэмдэгтээ гарын үсгтээ улсын их хурлын тогтоол байх ёсгүй юу гэдгийг л асуугаад байгаа. Ингэж байж сая таны 95 дугаар тогтоол хүчингү болж та ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч биш үндсэн ерөнхий сайдаа гэдэг энэ легитим чанар чин босч ирнэ гэж зүгээр би бодох юм. Магадгүй та намайг чи хууль тайлбарлах хүн бишээ гэж дахиж бөөрөлгөх байх. Би зөвхөн энийг л хүссэн. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг огт үгүйсгээгүй шүү дээ. Шийдвэр гарлаа. Гагцхүү 95 чинь хүчингү болох ёстой байхгүй. Энийг хүчингү болгочхоод давай их баяр нүр бардам орж ирээ. Ийм асуудлыг л хүссэн. Гэвч хүч түрээд энэ асуудлыг оруулаад явлаа. Бид ямар нэгэн санал хураалт хийхгүй танилцуулагдаад асуултуудаа асуугаад дуусчихна. Инх баяр сайд тань дээр Баянгол хаан уул Сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж 25 оны 10 сарын 10-нд хүний нэр төр алдар хүндэд халдсан ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж залруулах хийлгэхийг дагалгуулах тухай иргэний хэрэг үүсгэсэн байгаа байхгүй. Та энэ иргэний хэрэг үүсгэсэн зарга дээр очсон байгаа юу? Хүлээж авсан уу? Түрүү над дээр ямар нэгэн гомдол гараагүй гэж хэлсэн та энэ шүүхтэр уг нь ороод нотлох баримтуудаа өгөөд гин буруугүй гэдгийг нотлуулаад гарч ирэх ёстой эцсийн процесс нь бол тэндээ орж ирэх ёстой маа гэж би бол ойлгож байгаа. Дарга 1 минут авчих уу эсвэл араас нь явах уу? Би уг 1 минут авах. 1 минут авчих. За ер нь бол процесс яаж ихэлсэн юу болж байгаа вэ гэдгийг бол бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй та бүхэн маань залуу гишүүд, эмэгтэйчүүд ер нь их дайрж ийна л гэж хараад байх шиг байна. Хаан шалдан байна гэдгийг нэг залуухан жоохон хүүхдэл хөвгүн хэлдэг штэ үлгэрт. Тэгээ тэр хөвгүн яагаад түүнийг хэлдэг вэ гэхээр айдасгүй байхгүй, айдасгүй. Юу болох үр дагаврыг мэдэхгүй үннийг л хэлж байгаа. За бидэнд ч гэсэн чамааг өста байхгүй болгоно гэж өнөөдөр хүртэл занал хийлж байна. Магадгүй бид нар айдасгүй эсвэл барьцаалагдах барьцаагүй байгаа учраас үннийг хэлээд зарчмын талд нэлээд хүчтэй дугарч байгаа бах. Юу болж байгааг хизээ нэгэн цагт хүмүүс ойлгох бахаа л гэж бодож байна. Хаан шалдан байгаа. Тэгэд үүн дээр 95 дахь тогтоолтой холбоотой мөн шүүхтэй холбоотой. За цэцгийн шийдвэр бол хэн нэгний талд гэхээс илүү үндсэн хуулийн талд гарсан гэж би ойлгож байна. Үндсэн хуулийг дээдлэн сахиулахын баталгаа нь үндсэн хуулийн цэц байдаг. Энэ дээр хар дээр цагаанаар үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарсан бол заалт хүчингү болно гэж заасан. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт хууль зарлиг улсын их хурл ерөнхийлөгчийн бусад шийдвэр түнчлэн засгийн газрын шийдвэр Монгол улсын олон улсын гэрээ үндсэн хуульд нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль зарлиг батламж шийдвэр хүчингү болно гэж заасан гэж. Тэгэхээр хүчингү болгоод гэсэн юм зарлиг гарсан. Хүчингү болгоё гэж хэлцээд хянаад шийдвэр улсын их хурлаар тогтоол төсөл батлна гэхээс илүү нэг хэрэгжүүл гэсэн юм агуулгатай үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарсан. Үндсэн хууль өөрөө тэгээ заасан. Үндсэн хууль нийцээг бол тэр хүчингү гэж заасан.
Энэ одоо цэцэн шийдвэрийн бичээстэй байна. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-д баха. Одоо үндсэн хуульд хууль зарлиг төрийн байгууллага албан тушаалтны бүх шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасан. За ийм учраас энэ үндсэн хуулийн асуудал бол тодорхой, тэгээ ерөнхийлөгчийн хоригч гэсэн тодорхой гэж ойлгож байгаа. Ийм учраас засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Төр ардны эрх шиг тэгж шаардж байна. За харин бидэнд айц байхгүй учраас худал хулгайлын хувийн асуудал байхгүй учраас худалдаа эвлэрэхгүй, хулгайтай эвлэрэхгүй энэ тэмцлийг тууштай үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас бид энэ асуудлыг хөндөж гаргаж явж байгаа. Төрийн бүх шатанд энэ төрийн эмчид компаниудад энэ баялагын хараал хулгай болчиход байгаа энэ асуудлуудад өнөөдөр цэг тавихгүй бол энэ эргэлзээ маргаан дагаад байгаа асуудлуудыг шалгаж нийтэж болохгүй бол ард түмний итгэл алдагдаж байна. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс их сурвалжтай гэж үндсэн хуулийн заасан. Ард түмэн үүнийг шаардаж байна. Ийм учраас энэ тэмцлээс бид ухрахгүй ингэж байж Монголын төр цэвэршиж авилах хэл хавлын асуудал зэгслэгдэж нийгэм эдийн засгийн амьдрал сэргэн үнд бид хатуу итгэлтэй байгаа. Бид баялагын хулгай нүүрсний хулгайг дасан зогсоож иж учирсан хохлыг арилгаж гин буруутнуудад хариуцлага тооцож иж далд эдийн засгийг хэл тод болгож иж Монгол улсын эдийн засаг сэргэн. Ийм учраас энэ асуудал бол бид худал биш хууль үнэ ялах ёстой гэж энэ зарчмаар явж байгаа. Ийм учраас бидний хийж байгаа бүх үйл ажиллагаа зорилго зөв. Бидний тэмцэж байгаа арга хэлбэр зөв. Хуулийн дагуу явж байгаа. Харин зорилго буруу, арга буруу байгаа энэ улаарсан алам тушаалт хэд шунсан өсгөмзөн айдсаар өдөөгдсөн энэ улаарл бол Монголын төрийн үйл ажиллагаанд цаад учруулж байна. Ийм учраас бид үнний төлөө тууштай явна. За улсын хурлын даргасан амар эсгэлэн иргэнийхээ хувьд миний биеийг одоо нэр төр халтсан, нэр төрөө сэргийлгийа гэдэг хүсэлтийг иргэний шүүхэд хандсан. За энэ иргэний шүүхийн надад мэдэгдэх хуудас өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр буюу одоогоос яг 7 хоногийн өмнө миний гэрт ирсэн, би хүлээж авсан байгаа. Энэ бол иргэний хэрэг гэж амар уйсгалан гомдол гаргасан. Амар уйсгалын энийг гэмт хэрэг гэж үзэж ерөөсөө цагдаад чандаагүй өөр хуулийн байгуулалт хандахгүй байгаа. Яагаад? Өөрөө айж байгаа. Хэрвээ гэмт хэрэгт намайг үтгэлээ гэж эрүүгийн журмаар өгөх юм бол хууль хяналтын байгууллагад өөртөө нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийдэг байхгүй. За яг вэ шүүхийн аль шатанд нь ямар гомдол гаргах нь өөрөө бас ялгаатай байдаг юм байна гэдгийг ойлголоо. Зарим шүүхийн нь бол тавл тоодог юм байна, зарим нь бол одоо чухал гэж үздэг юм байна. За хууль ч гэсэн ер нь өөр хүнд өөрөөр үйлчилдэг юм байна гэдгийг бол үндсэндээ харж байгаа. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах хөрөлсөх ерөнхий сайдын өөрөө огцрох хүсэлтийг дэг байхгүй байгаа учраас 32 одоо гишүүн одоо тухайн үеийн нөгөө гишүүдийн тоогоороо өргөн барьсантай огцруулах бичиг өргөн барьсантай адилтан үзэж дэгээр явъя гэдэг саналыг Бямц цогц сайд тухайд гаргаж ирсэн. Тэмдэглэл нь байгаа юм. Яг адилхан зарчмаар яг адилхан л асуудал явсан. Хуралдааныг та удирдсан. Тэгээ яг адилхан үг өсгөхтэй, яг адилхан зарчим нь явж байхад эмэгтэй дарга маань буруутаад зандаа шатар дарга маань тэгээ зөвтөөд явдаг юм бэлээ. Тэгэхээр хууль өөрөөр өөрчилдөг гэдгийг ойлгосон. Ариун зэрэг шүнэ энийг би маш тодорхой нэг тань тайлбарлая гэж бодож байна. Та анхааралтай уншаарай. Ойлгохыг хүсье. Ерөнхий сайд хөрөлсөх тухайн үед гишүүдийн саналаар биш. 4-1-ээс дээш гишүүдийн саналаар биш. Өөрийн хүсэлтээр огцхолтой тавьсан. Үндсэн хуульд нийт гишүүдийн 4-1-ийн санал гаргасан, огцруулах санал гаргасан бол уг саналаар санал явуулахаар зохицуулсан. Өөрийн хүсэлтээр гэж байна.
Тэгэхээр өөрийн хүсэлтээр санал гаргасан хүнийг огт гаргаагүй гишүүдийн санал хураалтаар санал хурааж болохгүй байсан учраас байнгын орон дээр гормын санал гаргаж шийдвэрлсэн. Ойлгож байна уу? Яаж адилтахын нэг нь гишүүдийн саналаар огцох процесс, нөгөөх нь нэг нь одоо нийт гишүүдийн 4-1-ээс намайг огцруулах санал гаргацсан. Хөрөлцөх дарга чинь өөрөө огцрох хүсэлтэй өгсөн. Өөрөө огцрох хүсэлтээр гэсэн үндсэн хуулийн заалт байхгүй. Тэгэхээр одоо Тэмээ Яма-2-ыг адилтгаж үзэх гээд байгаа чинь л би гайхаад байгаа юм. Аримжаа гişүнэ. Нэг нь өөрийнхөө хүсэлтээр огцорж байгаа процесс. Өөрийнхөө хүсэлтээр огцорж байгаа хүнийг гишүүдийн саналаар санал хураалт яаж явуулж болох юм бэ? Гаргаагүй гишүүдийн санал хураалтаар явуулах хэрэгтэй гэж тааш гэж шаардаад ах юм. Эн чинь жинхэнэ давхар стандарт одоо нэг давал стандарт. Өөрөө огцрох санал гаргацсан хүнийг за чамаа гишүүдийн саналаар санал хураалт болгож ахцуул гэх юм. Өөрийнх нь саналаар санал хураалт явуулж болохгүй байсан учраас байнгын орон дээр гормын санал гаргаад түүний гормын саналыг байнгын орны гишүүд дэмжиж дэгд байхгүй зохицуулалтаар шийдвэрлэж авсан. Тэр үед 76 гишүүнтэй байсан парламентын дэг бас өөрөө огцрох санал гаргасан энэ хоёр шал өөр прецедент жишгийг одоогийн гишүүдийн олонхын саналаар гаргаж явна гэсэн 126 гишүүнтэй парламентын дэгдтэй авчирч мөргүүлээд шал Тэмээ Яма-2-ыг харьцуулаад нэг одоо өндрөөр хаалгаар гарах хэрэгтэй гэж шаардаад байгаа чинь өөрөө